I tried to scream, but my voice was gone. Сайн байцгаана уу? 1 сарын 2 дахь мөнгө хуваалтаа хийх гэж байна. Тэгэхээр өнөөдөр яах вэ гэхээр энэ 600 мянган төгрөг бэлнээр авдирсан байгаа. Дээрээс нь нөгөө нэг түрүү сард үлдээсэн энэ нөгөө 260 мянган төгрөгийг нийлүүлээд ингээд энийгээ хуваарлана. Гэхдээ өнөөдөр 600 мянга бас хангалттай байж магадгүй. Юу ч гэсэн би энэ юугаа хийгээд үзээтэй. Эхнээс нь хичээл хийгээд. Тэгээд харъя. Бүгдийн 600 мянга дээр биш үү? Энэ нөгөө эрсдлийн сангийн мөнгө нэмэгдэх үгүй юу гэдгээ харж аваад болно. За эхлээд нь болохоор байранд 50 мянган төгрөг. Утас 10 мянган төгрөг. Innovation 30 мянган төгрөг. Зээл 225 мянга. За ингээд нийлээд эн чинь хэд болдог гэхээр 50 дээр нэмэх нь 10, нэмэх нь 30, нэмэх нь 110, нэмэх нь 25. 225 байна. За тэгээд хүнс унаа нинжин гарын мөнгө 70 мянга болно. Нинжин гарын мөнгөд нь 70 мянга, гумбат 100 мянга. За ингээд нийлэхээр 250 дээр нэмэх нь 140. 390 мянга болж байна. 390 дээр нэмэх нь 225. Гэтэл чинь 600 мянга гатарч чинь угаасаа. Тэгэхээр энэ чинь өмнө нь хэд эрсдлийн санд 260 мянган төгрөг би дараа 7 хоногт хэрэгжилж магадгүй гэж үлдээчихсэн шүү дээ. Тэр болохоор яг одоо хэрэг болж байгаа байхгүй юу? За энэ одоо чагсаалтаа бичээд. За ингээд нийт 860-ага 860-аас энэ эрсдлийн сангийнхаа 260-ыг ингээ орлого болгоод биччихлээ. Хасах нь 225, хасах нь 390. За ингээ 245 мянгаыг үлцэнд нь хуваарлахаар байна. За тэгэхээр одоо ингээ сайн харна. Чохоггүй хаа. За ингээ хөвгүүд за хөвгүүд дээрээ нэг 5 мянган төгрөг гэж. Хөвгүүд дээр мөнгө хийх шаардлага байхгүй. Хөвгүүд дээр нэрээ ийм их мөнгө цугларсан маа. Энэ нөгөө нэг шинэ жилийн мөнгө тэгэл сая одоо нөгөө юу юм уу гацуурны мөнгө төгрөг гэдэг нийлээд ийм их мөнгө басна. Хөвгүүд дээр мөнгө хийхгүй энэ мөнгө нэрээ нэмэлт тодлох болж байгаа юм гэсэн. Тэгэхээр энэ болохоор энэ орлоготой хамааралгүйгээр ийшээ одоо нэмэлтээр орж байгаа мөнгө гэсэн баггүй. Тэгээ энийг арай жоох өөр өнгөөр тэмдэглэн гэсэн. За энэ чинь хэд байна гэхээр ингээд 40, 50, 60, 70, 80, 90, 100, 115 мянган төгрөг бүр байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг штеп бүр. Хөвгүүдийн мөнгө чи хамгийн их мөнгө орж байгаа. За ариун цэврийн хэрэгсэлтээр болохоор нэг 10 мянган төгрөг хийж болно. За гоо сайхан дээрээ за нэг 50 мянган төгрөг, 20, 10 мянган төгрөг. 52 71 дээр шүү дээ. Энэ удаа хим хийхгүй. Нэг хасаж үзтээ. Хасах нь 70 мянга. 52 мянга дээр 5 мянга хийчихье. Биш өмнө нь 2 мянгатай хийцэн гэдэг чинь хариулж авах боломжтой орно биш дээ. Аран 3 мянга хийчих. Сан 13. За шинэ жил дээр болохоор 20 мянга хийчихье. Сан 20 мянга, сан цагаан сар дээр болохоор цагаан сар буюу
амралтын хуримтлал. За энэ дээр хэдий юм лээ? 140 өгч ингээд. За эхлээд нь аяллаа. Аялал дээрээ бас нэг 20 мянга эдлэж. За тэнгууд цагаан сар дээр 30 гэдэг чинь 3 дүрстэй өргөч тийм лээ. 3 дүрстэй өргөхээр 90 мянга болно. Тэгэнгүүтээ хасах нь эргээд үлдсэний гоо сайхан дээр 82 мянга. Яа тэгэхээр би гоо сайхан дээр удахгүй нэг зарцуулах шаардлагатай байгаа болохоор мөнгөө илүү цуглуулж байгаа гэсэн төлөвлөж байгаа. За ингээд хуваарлцглаа. Одоо эдрийг шалгын нийлбэрийн 10, 92, 102 дээр нэмэх нь 13 нэмэх нь 40 нэмэх нь 90 245 нэмэх нь 390 нэмэх нь 225 860 болж. За яг тарч. За одоо тэгэхээр эхлээд энэ эрсдлийн сангийнхаа мөнгийг тавьчих. Эрсдлийн сангийнхаа би мөнгийг энэ эрүүл мэндийн дотор хийсэн маа штэ. 20 40 60 80 100 40 60 80 200 20 40 50 60 яг 260 мянган төгрөг байгааз өмнөх нөөцлөг дээрээс үлдсэн байсан. За тэгээд тэрнээс гадна одоо энэ нэг мөнгө аа штэ. За энэ 90 өдрийн чаленж энэ 52 долооны чаленж хоёроос ийм мөнгө үлдсэн байна. Нэг олигтой их мөнгө үлдээгүй. Би бол наваа их мөнгө үлдчих واخ. Тэгэх юм бол өстэй зээлийнхаа илүү төлөлт рүү оруулна гэж бодож исэн. Тэгтээ яг ингээд бас л эн чинь хөөрхөн мөнгө үлдсэн байхгүй. Бараг ингээд 70 эд мянган төгрөг үлдсэн юм уу? Бүр нэлээд мөнгө үлдсэн байхгүй. Энийг олсон яг гэхээр би шууд 100 төгрөгөөр хийн. Тэгэнгүүтээ 100 төгрөг хурдан цугларчих юм бол эн чинь нөгөө зээлийн илүү төлөлт рүү бүр аваа их мөнгө олно гэсэн. Тэгэхээр энийгээ би бол хийж өчөө. За энэ бол нөгөө 100 төгрөгийн өмнөх задгаа мөнгө ингээд бүхэлдсэн байгаа штэ. Тийм ч хийсэн байгаа. За эхлээд ингээд сарын зардлын цаснаас эхэлнэ одоо. За энэ байрны мөнгөө юуг нь төлөөгүй л байгаа. Одоо энийг төлчөө дараад нь л хийшээгээ одоо яах вэ гэдгийг шийднэ. За одоо болохоор зүгээр энэ отор чиш тавьчих тоо. За ингээд 50 мянга төгрөг. За ингээд нийлээд 20 40 60 80 100 20 30 40 50 150 мянга. За утсан дээр болохоор 10 мянга төгрөг юм. Яг 20 мянга төгрөг болж. Innovation дээр 30 мянга төгрөг юм. За ингээд ер нь бол би 50 30 80 мянга болчихлоо. Ингээд би нөгөө нэг сарынхаа мөнгийг би ингээд энэ 80 мянга болчихно гэсэн. Энийг ингээд үүрэгчлээ тэгэнгүүтээ одоо энэний дараагийнхаас шууд дараа сарын мөнгө эхэлчихнэ гэсэн үг. Тэгэхдээ одоо Innovation яг хэд гарахыг бас сайн мэдэхгүй байна. За зээл 1 2-аас ийш хийчихье. За байр гэдэг рүү хийчихье. 110 хэдэн 2 5 мянга задлах. Задлах юм байна. За энэ хоёроо үлдээч суулна шиг. За хүнсэн дээр одоо энэ мөнгө. За ийм задгаанууд үлдсэн байна хүнсэн дээр бол. За тэгэнгүүтээ унаанаас болохоор хараа ийм мөнгө үлдсэн. Өнөөдөр чинь 100 төгтөөнд бүрстэ баяжиж өгөхний ийм их мөнгө 100 төгтөөр орох нь вэ. За энэ бол манай нөхрийн гарын мөнгнөөс болсон мөнгө байна. За ийш асна ингээд нийлүүлчихье. За одоо хүнсэн 150 мянга. 20 40 60 80 100 20 40 50. За энийг ингээд хүнсэн. За 70 мянга.
Энэ ингээ унаанд орно. За миний бас гарын мөнгнөөс мөнгө үлдсэн. За энэ ямар ч тач 120,000 төгрөг үлдсэн бааз. За тэнгууд энэ удаадаа надад 70,000 төгрөг. 70,000. Өөртөө ингэж гарын мөнгө авах ч гэсэн үнэхээр хэрэгтэй. Одоо тэгээ би нэгтээс эхлээ бүр яг ингэж айгуу тийм нэг ажилтаа яваад нэлийн гадуур явахаараа тэгэхээр бас яах нь харъя. Тайлбарлах нь хоолоо угаасаа аваа явуучлаа гайг байх. 2 3 4 5. За ингээд энэ манай нөхрийн гарын мөнгө болчихно. За одоо бусад хэрэглээний хавц. За энэ дээр болохоор энэ хөвгүүдийнх дээр 115,000. Энэ орж байгаа тийм. За энийг хэлчихье. За ингээд нийлээд 20 40 50 60 100 20 40 50 60 70 80 90 210 20 30 40 50 60 70 80 90 200 295,000. За тэгэхээр энэ дээр нөө дүрсийн бодно. 115 гэдэг чи яаж бодогдчихлоо. 50-аар 2-ыг бодоод 10-аар 1-ийг энэ 5-аар 1-ийг бодчих. За ингээд 115 болчих. За одоо тэгэнгүүт ариун цэврийн хэрэгсэлээр 10,000 гэнэ. За ингээд 20 40 50 60 70 80 83,000 төгрөг. За гоо сайхан дээр 82. 82. Энэ дээр мянгатуудаар задлж тийм лөө. Энэ 5,000. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10. Чэнг тарам. Нийгээ шигэд. За ингээд 82. Ингээд нийлээд 20 40 60 70 80 100 10 20 112,000. За энэ ингээд болж байна. Одоо хуримтлал авцсан. Энэ хуримныхаа нэрээ юун дээр нэг хүнд төр зур ингээд нөгөө сая төгрөг цугларсан байсан. Тэрийг ингээд зээлцсэн мэсэхгүй. Тэгсэн чи бусад шилжүүлэхдээ хөөхөн 50,000 төгрөг нэмээ шилжүүлсэн байсан. Тэгэхээр энийг тэн дээр нэмээ хөтлөөд явчих. 50,000 даасан байгаа гэсэн. За. Тэг яг хөө тэр нөгөө нэг сая төгрөг гэдэг энэ нөгөө 52 7-ны мөнгө нь яг нэг данс нь хамт байсахгүй. Тэг тэрийг байх үед нь одоо хийчээ. Тэгээ буцаад ингээд хийцэн гэсэн үг. Тэгээд одоо бол 52 7-ны мөнгөний бүхэлд нь одоо нөгөө нэг данснаас авцсан байгаад үлдэгдэл нь болоод юм гэсэн үг байгаа шүү. Тэгэхээр энэ тооцоолол нь бол миний хувьд ямар ч байсан ингээ авсан тэгээ нэмэлтээр бол 50,000 төгрөг ороод ирсэн байгаа гэсэн. За ингээд 700,000 төгрөг 750,000 төгрөг дансанд байгаа шүү. Одоо 50,000 яаж яад юм бэ? Төр зуртай ямар ч ингээ бүглээ авчи. Тэгээ энэ мөнгнөөс би асаад ер нь дансанд хийх төлөвлөгөөтэй байгаа. За 20 40 50 60 70 80. За жинхэнэ 750 дээр нэмэх нь 20 40 50 60 100 20 40 50 20 40
Ингээ нийлээ сая 200. Зөв. Зөв нэг тарч. Их сая 200. За 5271 дээр 13. 11 3. Нийлээд 20 40 50 60 61 60 63 64 65. Шинэ жил дээр 20,000. Нийлээд 60,000. За цагаан сар дээр 90,000 төгрөг. Ингээд 60 80 90. За ингээд нийлээд хэд болж юм бэ? 20 40 60 80 90 20 40 60 80 200 20 40 60 80 390. Тийм 390. За тэгэхээр 3 онгоц бат. Яа ингэ батчлаа. За аялал дээр 20,000 төгрөг. Гэт 40,000. За одоо нөгөө 100 төгтөө нэлийн аваа юм дүрхнээ 100 төгтөө. За эхний хэлж нэ штэ энэ мөнгнүүдээ 5271-аас гэхэлээ штэ 20 40 50 60 70 70,100 байна. За энийг бол болчих гэдэг. Гэтэ энэ 5,000-ыг бас хийн. За энэ 90 өдрөөс бол нэг 30,000 төгрөг болцсон байна. За одоо тэгээд энэс шүү дээ. Энэс хийн. Стайчаа. Ингээд энэ ингээ хоёр чурам гэх юм мөнгөний одоо үлдэгдэл зарцуулаагүй одоо хэмнэж чадсан үлдэгдэл дээрээс нь 7 оны хэрэглээний зарцуулаагүй үлдэгдэл эдгээр нийлээд энэ одоо 100 төгрөг орох чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм их мөнгө болж байна л та. Энэ 100 төгтөний бүр нэлийн их төгтөн явах нь.
За ингээд үзэл тата. 5,000-тай. За 5,000, 6,600. Нэг ч хэлсэн шүү дээ. За тэгвэл 7,600. Тэгээд ингээд дээр ч одоо жишээлбэл 2,600, 2,700, 2,800 евро, 1,800, тэгээ 2,000, 1, 2, 3, 2,400. Тэгээд энэ дээр болохоор 5,000 гаргаж ирээд энэ дээр бас 500 байна. 5,000 хэд байна. Гээд 5,900. За энэ 100 за одоо сая гэсэн лээ. Хорин 27, 26. 2,800. За одоо 5,900. Энд чинь 7,500, 7,600. За ингэчингүүдээ одоо энэ ч байгаа мөнгөөр доороос эхэлж дүргэн шүү дээ. 20, 40, 60, 80, 100, 10, 30, 40, 50, 60, 70. 170,000 төгрөг шүү дээ. 170-аас хасах нь 9,800. Саний бодож тэмдэглэхгүй бол 9,800 хасах нь 9,700. Хасах нь 9,600. Хасах нь 9,500. Хасах нь 9,400. Хасах нь 9,300. Хасах нь 9,200. Сон 9,000. Сон 8,900. Сон 8,800. За энэ 10 мянга гэхэлэр 70 30 өгч. За одоо эдрийг юм шалгана. 3 дээр биш 30 дээр нэмэх нь 70 нэмэх нь 80 нэмэх нь 81 82 84. За ингээд 170 мянга. Энийг одоо 100-аар өвчөр чинь 170 мянга гэж байна. 20 40 50 20 40 60 80 100 10 20 30 40 50 60 70 170 мянга. За одоо энийг хойноос нэхлэн сайн 80 хүртэл явах юм. 80 хүртэл явж байгаа.
Тэгээд гал 30. За ингээд нийт 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 5 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 1
18, 19, 20. Оо, бүр 20 тогтоод үргэлж тээ. За ингээд тийм сайхан ингэж чад. За ингээд. Ооёо. За энийг тэмдэглэсэн юм чи шийх гайгүй. Тэгэхээр нэг болчихлоо. За одоо эдрийг болохоор энэ 100 төгтөний авцсан байна. За тэнгуүтэй ишээч. За тэгээд энэ 90 өдөр болно 52 7-оноос ишээ хийгээд хадгалчин энэ авцсан да. За одоо энэ болохоор нөгөө зээлийн мөнгөлдсөн байх хэвээр да. 130 мөнгө төлөв. 20 30 40 50 60 70 80 90 110 20 30 1 2 3 4 5. За яг 135 мөнгө болчиход. Тэр энийг энэ байр. За. За тэгээ өнөөдрийн бичлэгээ хамтдаж энэ хүрээ дуусч байна. Тэгээд маш олон 100 тогтоодоо үргэлээ. Тэгээд энийг одоо энэ сүүлийн эдэнд үрчлээ гэхэд энд голынх нь эдэнд үргэхэд бол аюу амархан байхгүй. Ягаад гэвэл үнийн түн бага учраас. Тэгэхээр энэ 100 тогтоол маш хурдан дуусна гэдэгт бол би итгэлтэй байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.